их урсын баярын өдрийг тохиолдуулаад бас энэ үзэсгэлэн өнөөдөр нээж байгаад маш их баяртай байна. Мэдээж уран бүтээлч хүн гэдэг бол уран бүтээлээ гаргаад тэрийг бас олон нийтэд дэлгэж үзүүлэх. Тэгээд эргээд одоо бас тэрнээс үйлчлүүлсэн хүмүүс маань эргээд үзэгч олон энэ дээрээс одоо баярлах, баясах энэ нь бол одоо яг уран бүтээлчний хамгийн гоё таашаалтай цаг үе мөчнө гэсэн. Мэдээж нөгөө хүн болгоо адилгүй хөлөг болгон жараагүй зарим нь ахуулж чадахгүй. Дахиад юу гэдэг өөрийгөө огт ахуулж байгаа гөөч хүмүүс бас байна. Тэгэхээр нөгөө энэ болгонтой юу гэдэг ярилцсан гэхлээр юун дуртай, ямар сонирхолтой. Тэгээд одоо юу гэдэг одоо хүний антом ч бас ондоо шүү дээ. Аль талаасаа гоё харагдвал гоё. Мэдээж хүн болгонд сайхан давуу тал байгаа. Дахиад сул тал байгаа. Гэрэл зураг дээр хамгийн гайхамшигтай зүйл бол давуу талыг тодруулж харуулж иж, сул талыг одоо далдалж иж, тэгжиж одоо маш гайхалтай сайхан үзэгсэлэнтэй гэрэл зураг гарч байна. Тэгээ хүний зураг, хөрөг зурган дээр ярьж байна. Хар цагаан гэрэл зураг гэдэг маань одоо энэ Америкт юм уу, энэ Европ чиглэл рүү бол 60-70 онд бол одоо хүчээ авсан одоо маш гайхалтай классик хэлбэрээр хар цагаан гэрэл зургийн хамгийн гайхалтай зүйл нь бол энэ классик хэлбэрийг ерөөсөө аль ч цаг үед ерөөсөө алдахгүй гэсэн. Хамгийн давуу тал нь тэр. Магадгүй одоо энэ жаадтай зургууд 100 жилийн дараа ч яг энэ хэвээрээ байна. Гэхдээ энэ хэлбэр классик хэлбэрийг бол бас алдахгүй. Одоо магадгүй хэдүүлээ нэг 90 оны 2000 онд авсан зургуудыг хэдүүлээ харахаар жоохон гандцсан. Гэхдээ юу гэдэг тухайн үеийн хувцаслалт одоо янз янзын одоо жид болгоны нэг өнгөний сонголтууд байдаг шүү дээ. Нэг хэсэг чихтэйг нь тод өнгөтэй хувцас өмсдөг байсан бол одоо нэг хэсэг дандаа бараан болцсон байна. Нэг хэсэг цагаан болцсон байна. Тэгэхээр нөгөө цаг үеийг илтгэхэд байдаг одоо өнгөт зураг бол хар цагаан зураг бол классик хэлбэрээ ямар ч цаг үед алдахгүй. Тэгэхээр энэ яг энэ төслийн одоо гол зорилго бол одоо энэ хүмүүсийн энэ гэр бүлийн энэ хүүхдүүдийн зургийг яг классик хэлбэрээр нь одоо үе дамжуулж үлдээж байгаа л гол зорилго нь тухайн одоо нөгөө нийгмийн цаг үеийн одоо нөгөө өнгөний сонголтууд нөгөө нийгмийг тодорхойлж өгдөг байхгүй. Магадгүй хэдүүлээ нэг зураг харахад нэг хэдэн оны хэдийн үеийн зураг байна гэж хэдүүлээ бол мэддэг шүү дээ. Тэгэхээр хар цагаан зураг бол бас тэр нь бол гайгүй. Нөгөө классик хэлбэрээр барьж идэг. Сүүлийн жилүүдэд одоо хүн болгоно нэг тийм бараандууд болсон шүү дээ. Хувцлалтын хувьд. Магадгүй одоо цаг цагаараа одоо нөгөө гэрэл зураг бол түүхийг илэрхийлж идэг. Цаг цагаараа авсан фотонуудыг харахад ер нь бол өнгө бол яг л харагддаг. Одоо манайх энэ жил 20 жилийн яваад тохиож байна. Энэ 20 жилийн хугацаанд мэдээж одоо хэвлэлт, өнгө, чанар дахиад одоо энэ жаазан бүтээгдэхүүн одоо энэ гэрэл зургийн хахталд энэ гэрэл зургийг одоо эцсийн бүтээгдэхүүн болгоход маш олон одоо тийм хүчин зүйлүүд хэрэгтэй болдог. Жааз, хэвлэл дахиад одоо энэ маш олон сонголтууд бий болж ирдэг одоо үйлчлэгэн бий болдог. Энэ болгоны хэвдэр бас нэг давхар үүсгэл явж байна. Альбомны үйлдвэрийг бас хийж байна. Бас тодорхой хэмжээний бас юу гэдэг хүмүүсийн таашаалт хүрээд одоо багаагаар одоо сайжруулаад явж байна. Одоо энэ 20 жилийн хугацаанд маш олон залуучуудыг нийгэм бэлдэж гаргасан. Мэдээж альва зүйлийг одоо мэрэгшин гэдэг бол маш чухал асуудал. Сургуулийн боловсролоор олохгүй зүйлийг одоо бид нар юу гэдэг энэ 20 жилийн хугацаанд практик хэлбэрээр бий болгосон. Энэ болгон дээр мэдээж одоо юу гэдэг одоо гадны олон улс орнуудын одоо туршлага одоо Хятад, Орос, Солонгос, Япон дахиад одоо Америк зурагчдын онцлог байна. Тэгэхээр энэ бол юу гэдэг зүгээр нийгмийн одоо нэг боловсролыг одоо мэрэгшүүлэх хэлбэртүүд одоо бид нар явж байгаа. Тэгээ үүнтэй ижилхэн одоо өнгөрсөн жилийн зураг авалтан дээр манай Булгаад үгээ бас л залуу уран бүтээлчийг Булгаад үгээ сойж одоо зураг авсан. Энэ жилийн тухайд одоо Ганаад үе маань одоо сонгогдсон. Тэгээ мэдээж одоо залуучууд маань өөрсдөө одоо нэг өсөх, дэвжих, хөгжих, сайжрах, мэрэгших одоо тийм сонирхолтой байгаа учраас тэр болгон дээр ерөн сүүлийн жилүүдэд дандаа залуу гэр зурагчдыг ер нь бол сонгож байгаа. Энэ залуучууд одоо юу гэдэг өнөөдөр бас яг энэ гэр зургийн талаарх ойлголт, хар цагаан гэр зургийн талаарх ойлголт дахиад одоо юу гэдэг энэ үзэгслэн гаргах энэ болгоныг одоо энэ баг ухраасаа ойлгож гин гэдэг энэ өөрөө ирээдүйд одоо бас маш гоё одоо боловсон хүчин битгэтнэ л гэсэн.